Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 47 дахь дугаар ихэхэд бэлэн боллоо. Та бүхний ихтгэл танд панда байна. Those who try to do something and fail are infinitely better than those who try to do nothing and succeed. Lloyd Jones. За тэгэхээр өнөөдрийнхэн персептийг хэлсэн хүнийхээ талаар ярьцгаая. Lloyd Jones гэж хэн байсан бэ? Гэд хаагаад үзэхээр 1950 онд төрсөн Шинэ Зеландын Лаур хат хотод төрсөн улс төр судлалын чиглэлээр их сургуульд ингээд сурж морж исэн нэг тийм зохиолч хүн байсан байна. Тэрээр ингээ нөгөө зохиолч болохоос өмнө нэлээд олон жил сэтгүүлч, спортын сурвалжлагчаар ажиллаж байсан. Сэтгүүлчийн хувьд 1990-ад оны Бугенвиллийн мөргөлдөөнийг сурвалжилж байсан туршлагатай бөгөөд тэр нь ер нь бол нөгөө хамгийн алдартай бүтээлийн суурь болсон гэж үздэг юм байна. За түүний шилдэг ингээ бүтээлүүдээс гэх юм бол ноён Пип, Мистер Пип гэд 2006 онд хэвлэгдэжсэн. Ер нь бол нөгөө нэг Бугенвиллийн тэр мөргөлдөөнийг тусгаж өгсөн нэг иргэний дайны үеийг өгүүлдэг тийм зохиол юм байна. За мөн дээрээс нь халтрын ном The Book of Fame гэд 2000 онд хэвлэгдэжсэн. Бас нөгөө нэг спортын тийм утга агуулгын нэг тийм спортын талаар тийм бас ном юм байна. За ер нь бол бас нөгөө нэг ноён Пип гэдэг зохиолоороо шилдэг бүтээлийн одоо нөгөө Букерийн шагналын шилдэг бүтээлийн богино жагсаалтад үлдэж байсан. Тэгээд ер нь бол ингээд дэлхийн тэр нөгөө ноён Пип гэдэг номноос нөгөө дэлхийн шилдэг ном гэдэг шагналыг бас хүртэжсэн юм төвхтэй зохиолч юм байна л. За тэгэхээр нөгөө нэг энэ персептийн утгыг бодоод үзэхээр би бас нөгөө өчигдрийнхөө юун дээр дугаар дээрээ ярьж байсан шүү дээ. Хүн гэдэг хийж оролдоогүй зүйлдээ хийж оролдоод алдснаасаа илүү харамсдаг. Буюу алдсан боломж гэдэг нь өөрөө бүр хүний сэтгэл зүйд амар их одоо нөгөө харамслыг төрүүлдэг. Энд дээр бас хэлж байна шүү дээ, тий. Ямар нэгэн зүйлийг хийгээд алдах нь ямар нэгэн зүйлийг хийхгүй амжилтанд хүрэхээс хамаагүй дээрээ гэдэг. Тийм ч учраас нөгөө өчигдөр бас хэдүүлээ чинь өөрсдөө амар том зэрлэг тавьсан байгаа шүү дээ. За тэгээд ихтгэл танд панданаас бодоол юм л да юу хийх вэ? Амар бодоод байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол миний яг энэ өдөр болгоны оруулж байгаа подкастын дугаарууд маань өөрөө миний хувьд ингээд бүтэн 365 хоног өөрийгөө сорих юм том сорилт болж байгаа. Тэг ингээд дундаасаа бас ингээд нилээн шантрах үе. Йоо би хиймээргүй байна. Ер нь болчихгүй гэд амар тэгээ бодож байгаа үеэс байна. Одоогийн байдлаар ингээд YouTube дээр нэг хүн амьд сонсохгүй л шүү дээ. Ер нь хүнд хүрч байгаа юм уу гэх юм уу те. Их тиймэрхүү бодол амар их бас төрж байгаа байхгүй юу. Тэглээгээд бас ингээд хайчих юм бол би өөртөө амлсан амлалт 365 өдөр гайхамшигтай хамт байна гэх. Тэгээ одоо дөнгөж жишээ чинь 47 дахь өдөр дээрээ ирж байна гэдэг нь маань өөрөө бүр миний урд хожид байгаагүй бүр юм хүчин чармайлт надаас гарч байгаа бүр ингээд өдөр болгоны нөгөө consistency буюу yani өдөр болгон хийж байгаа. Тэр маань ингээ заавал 100% төгсөө халбаггүй. Гэтэ ингээ өдөр болгон ингээ оролдож байна гэдэг маань өөрөө нөгөө нэг юуны нөгөө номныхын нэрийг мартчихлаа. Нөгөө ямар habit
Нөгөө яг нөгөө номныхын нэрийг мартчихаар орж ирдэг юм аа. Ямар ч гэсэн зуршил гэдэг зүйлийг хүн өөртөө бий болгохын тулд ялангуяа сайн эерэг зуршил тэхийн тулд өдөр болгоны баг ч гэсэн давтамж маань өөрөө тэр зуршлыг улам ингээд хүчрхэгжүүлж улам тархинд ингээд нөгөө нэг автоматчлах боломжийг өгч идэг. Бид нар яагаад ингээд зүгээр л ингээд байж байгаа л нөгөө нэг юу гэдэг тамхи татдаг хүмүүс тамхи татмаар болол тамхи татаад идэв. Тэр чинь өөрөө ингээд автомат болцсон байгаа байхгүй ямар нэгэн юу нэрлээ дохио нэрлээ жоох стресстэй. За тамхиа гаргаж татъя. Тэгээд татсныхан дараа яг нэг сайхан сэтгэл санаа сайхан болчихлоо гэл. Яг л тэр шиг сайн эерэг юг хийхэд бас хэцүү байдаг нь өөрөө нөгөө нэг тэр шагнал гэдэг юм тэр дороо ирдэггүй. Ирэхэд жоохон тийм хүндрэлтэй байдаг. Тийм болохоор хүмүүс нөгөө сайн зуршлаас илүү муу зуршил нь илүү удаан ингээ наалдаж үлдгээд байдаг. Яг тэрэн шиг би ингээд өдөр болгон одоо нөгөө хүний л амьдрал юм чи ингээд янз янзын л зүйл ингээ надад тохиолдно. Стресстэй тэгэл хин нэгэнд жоохон юм хийлүүлж байлхал гомцсон мангар нэг тийм emotional үедээ ч гэсэн ингээд аль болох хийхийг оролдож байгаа. Эсэргээр ингээд бүр амар гоё ингээд нэг тийм ирч хүчээр ингээд бас ясан өдөр бас байгаа л да. Тэгээ тийм өдрөө бас бүр ингээд хүчлэхгүй яг л хийх ёстой юмаа хийгээл ингээд нөгөө нэг consistent байна гэдэг чинь одоо юу гэдэг ихтгэл ором одоо ёстой нөгөө мотивац ингээд өндөр байгаа үедээ бөөндчөөд мотивацгүй болчихоор ингээ юу ч хийхээ болох гэдэг биш. Мотивац байсан байгаагүй яг л хийх ёстой гэж бодсон юм аа хийх ёстой хийгээл тэгэл тэр өдрийнхөө ард ингээ гарах. Тийм бидэг болохоор одоо миний хувьд л энэ маань өөр амар том чаленж болж өгч байгаа. Тэгээ би яаж ч чадсан ингээд хийж үзэж байгаад бол үнэхээр их баяртайгаа. Тэгээ 365 өдрийнхөө ард бол гарна. Итгэл данд банданы студ нэрээ үнэхээр бардам хэлээ. Тийм болохоор та хэд маань ч гэсэн өөрсдийнхөө тавьсан өчигдрийнхөө нөгөө нэг дугаарын доор комент дээр бичиж үлдээсэн хийж үзэх тэр зүйлсээ заавал биелүүлээрэй. Тэгээд алдсан ч гэсэн яах вэ? Зүгээр алдаал. Тэгэл болов шүү дээ. Ямар амьдрал дуусгаж байгаа ш. Амьдрал чинь ингээл үргэлжлээл 365 өдрийн гайхамшигтайгаа хамт үргэлжлээл явна. Тэр бол нэг тийм асуудал шүү дээ, тэ. За тийм болохоор хэдэлээ өчигдрийнхөө дугаарыг эргэн санаад өөртөө нэг дахиад зорилго тавиад доор комент хэсэгт нөгөө сайхан эрхээ уруугаа гоцойлгосон эможи үлдээгээд хийх зүйлсээ хийцгээе. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт ээж сонсон та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.